хэлнэ. Оюун гишүүн гишүүнийг нэмээ. За тэгэхээр энэ яг хүн зөрүүлж байнгаараа байгуулдаг гэдгийг би ариун зэд хэдэн өдөр өмнө хэлжсэн л да. Тэгэхээр энэ анхны ёс зүйн байнгаараа гэж сахилахаар үзлэхийн байнгаараа гэж энийг Бат Эрдэнэ авраг зөрүүлж байгуулжсэн. Аж үйлдвэрийн байнгаараа чойжсруу ажилгүйчих нь чойжсруунд байгуулж өгчсэн. Захин бодлогын байнгаараа Учралд бас залуу хүн байна гэд байгуулж өгчсэн. Боловсрол нийгмийн бодлогын байнгаараа 2 салгаад Ануужин оюун чимэг хоёрт одоо аль нь дийлдэхгүй байгаа гэсэн учраас 2 салгаж өгсөн байхгүй. Тэгээд энэ манай Зандан шатар дарагч нь ивийн болоод аптекийн явчих гаддаг. Тэгээд энэ асуудлыг хийсэн юм л да. Тэгээ одоо энийг ингээ буцааж нийлүүлж байгаа зөв үү? Би энийг дэмжиж байгаа. Тэгтээ бас ингээд яг нюансыг ингээд харахтаар байна шүү дээ. Нийлүүлсний ард бас энэ нэг асуудал гарч ичэн л да. Одоо би нэг 2 байнгын хорооны гишүүдээр дүгнэлт хийсэн. Төсвийн байнгын хороо, төрийн байгуулалтын байнгын хороо гол хуулиуд явдаг. Хууль зүйн байнгын хороо бол 22 хүнтэй. Төсвийн байнгын хороо, төрийн байгуулалтын байнгын хороо хоёулаа 25 хүнтэй тулцсан. Энэ тохиолдолд Монгол Ардын намын гишүүд аль алин дээр нь 13 байгаа. Бусад намууд бол 12 байгаа. Тэгэхээр энэ өөрчлөлтийн цаана юу хийх гэж байгаа вэ гэхээр одоо 13-22 гэдэг нэг хүний зөрүү байна шүү дээ. Тэрнийг 17 15 болгож ихсэх гэж байгаа. 32 болгож. Тэгэд яг хуу тэглэж гисэн бид нар бас аргыг нь олно л доо. Яаж ажиллах вэ гэдгээ. Тэ. Тэгэхээр энэ дээр нөгөө бүтцээ юу гишүүдэд хуваарлахтаа энэ зүйлийг бодороо. Бусдаар бүгдийг ингээд бид нар азаргалаад явна гэсэн ийм байдлаар асуудалд хандаж болохгүй шүү л гэж хэлмээр байна.